За бүгдийн амглан айлтгая орчин тойжод дэншээ ном шиг. За 5 дугаар хажиг. За хажигуд бол одоо өөр өөрсдийн цандыг тавьж байгаа. За тэгээд ээлж дараагаар нь бол одоо аранлаг хажигийн одоо тавьсан цандуудыг хаглах тусам дараагийн хажигуд нь бол одоо өшөө улам нарийсгаад ингээд одоо дэншигийн, дэмбашигийн цандуудыг бол ингээд тавиад явж байгаа. За өнөөдөр үргэлжлүүлээд 5 дугаар хажиг буюу за гүна нёмон чогийн дэм шиг тийм ээ. Гүна нёмон чогийн дэм шиг долоо дониржийн живүү бээр наддан давар шижар дооло сүмба дунгал дэм цандаа гэж. За энэ юу гэсэн үг гэхээр за гүна нёмон чогийн дэм нэгдүгээрт. Хоёрдугаарт бол долоо дониржийн живүү буюу за тарва гитлэхийг хүссэн бодгаал одоо төрөлхийтэн бээр өвчин луга адилхан одоо мэдж одоо мэдхүйдэр пудраас одоо зарлигласан шижир бол шижа ямбар тийм ээ. За өвчин адил одоо ингэж мэддэхгүй юм шүү гэж. Өвчин адил мэдэрээ гэж доонд одоо судраас одоо зарлигласан тэр зүйл бол дунгал дамба юм гэж. Дунгал дамбын цандыг долоо дониржийн жив наддан давар шижир долоосон ба дунгал дамбын. За тэгээд дунгал дамба бол зовлон үнэн гэдэг бол өвчнөдтэй адилхан мэдэх хэрэгтэй гэж зарласан. Бол дунгал дэм бэ да гэж. За мөн гүнэн юм ч гэдэг юм байгаа шиг, гаан шиг тийм ээ. Долоо дониржийн живүү буюу одоо битлэхийг хүссэн, битлэхийг тусад чухалчилсан төрөлхийтэн бээр нажийн жуудан давар банжир доолоо сумбаа. За өвчний уг шалтгаан луга адилхан үүнийг бол төвчгтүүн хэмээн одоо судраас зарлигласан тэр зүйл бол гүнжин дэм буюу одоо зовлонгийн шалтгаан гэж өвчний уг шалтгаантай адилханаар одоо мэдэрээ гэж. Түүнийг бол өвчний уг шалтгаантай нь адилхан учраас зовлонгийн уг шалтгаан болж байгаа тийм ээ гэж мэдэрээ хэмээн. Энэ бол төвчгтүүн юм шүү гэж. Төвчгтүүн. Тэгэхээр зовлонгийн уг шалтгаан тийм ээ. За тэгэхээр дүүрэний одоо жумбраа одоо үзэхлээр жүү байхгүй бол брайв гардаг тийм ээ. Уг шалтгаан байхгүй бол үр дагавар нь гардаг. Тэгэхээр зовлонгийн шалтгааныг нь бол төвчээрэй. Тэр нь бол төвчгтүүн юм шүү гэж судраас зарлигласныг бол гүнжин дэмбэн цандаа. За намжин чөгийн дэм гаан шиг долоо дониржийн живүүбэр наддан барлваадар гэж. За битлэхийг одоо хүссэн зовлон хорвоогоос бол одоо гитлэхийг хүссэн нирваныг одоо тусаж чухалчилсан төрөлхийтэн байр өвчин луга хагдсан мэт ондуж авар доолоосон ба гэж. За өвчнөөс хагдсан тэр одоо ангижрал тийм ээ одоо мэт бол одоо сэтгэлдээ төрүүлээрээ сэтгэлдээ үүсгээрээ түүнийг олж аваарай гэж удраас зарлигласан нэг бол гогдон буюу хорхин үнэн гэж хажиг бол тийм ээ. За дэ гаан шиг мөн одоо намжин жогийн дэм байгаа шиг долоо дониржийн жив мендан давар данжир долоосон ба гэж. За одоо гитлэхийг хүсэгч хүрлхийтэн бэр эм луга адилхан одоо эм луга адил хэмээн тийм ээ үзүүлсэн. За түүнийг бол одоо намдангийн цандаа гэж. Намдангийн цанд. Тэгэхээр зовлонгоос гарах тэр зам мөрийн үнэн гэдэг бол эм луга гэж. За ингэж бол одоо дөрвөн үнний цандыг бол 5 дугаар хажиг бол ингээд цандуудаа бол тийм ээ. За цанид дамбуу мэтэ бартаал. За дунгал дэм цанид тийм ээ. Дамбуу мэтэ бартал хагжаа няндала навын нянта даажумбын жүжийн нэрлэнжийн пүмбүүдэ хонжоодэ ямбагаан шиг гүнэн нямон чогийн дэмба маян бич. За лагжаа няндала навын нянта даажумбаг бол гэж байгаа тийм ээ. Урдын одоо үйл нисийн ирэхээр авсан бие цогцсон нь бол байж байгаа. Тэгтээ бол сэтгэл нь бол нисванисаас ангижирсан нянта даажимба. Шарвага тийм ээ. Шарвага арахата буюу одоо дайснаа дарсан. Түүний одоо сэтгэл үнцэнд байгаа тэр нэрлэнжийн пүмбүү урдын одоо үйл нисийн ирэхээр авсан бие цогцс бол дунгал дамба бол муу юм Дунгал дамба мөн болоо тэгтээ бол гүнэн юм чогийн дамба биш шүү дээ гэж. Дамбуу дээр даал гэдэг нь дунгал дамба ямбартал дийн жудла дунгал дамба ёвичэр. Тэртэл дийн жудла 29 дүйн дай ёвичэр тийм ээ. 29 дүй.
хорвоо Ямба члэн одоо хорвоосон тэр үйл бол байгаамаа. Тэртэл лавингис хорвор найва Йович ирдэ гэж. Үүлийн ирэхээр бол орчлонд бол оршиж байгаамаа. Урдийн авсан үйл нисийн ирэхээр авсан бие цогцсон нь бол байгаа учраас түүнийхээ ирэхээр бол тэрийг дуустал бол яг орчлонд бол оршиж байгаамаа. Тэгэхээр пинжижийн лай гэдэг бол орчлонд одоо тэр шидэгч үйл, хаягч үйл гэдэг байгаа. Пинжижийн лай бол яг л одоо ном сум харвахтай бас одоо энэ шүнд гардаг ном сум харав. Яг уу гэхээр одоо бид нар 70 наслах, 80 наслах, 10 наслах, 20 наслах хэмжээний ингээ наслаад нас орж байгаа тийм ээ ингээ үхдэг. Тэгэхээр тэр бол одоо яг л одоо ном сумыг одоо нумыг одоо ившээлгэж татаад сум тавьж байгаатай адилхан. Одоо нумны татал хэдий хэмжээнд байна тийм ээ. Бүр л одоо хол сайн ингээд ангаалгаад татах тусмаа сум нь хол явдаг. Пинжижийн лай бол тэрэн шиг л. Тэгээд нэгэнт одоо гарсан тавьсан сум бол одоо ямар ч арга байхгүй. Тэгэл яг тэр хэмжээгээр яваад буудагтай адилхан. Бид нар бол пинжижийн лай одоо бол ингээд одоо төрөл авахта пинжижийн лайны ирэхээр бол одоо тэр хаягч тийм үү шидэгч үлийн ирэхээр бол орчлон төрж байгаа. Тэр бол хэдий хэмжээний одоо наслах ёстой байна. Тэр хэмжээгээрээ л одоо явна. Тийм ээ. Тэгэхээр бол хэдийгээр даажинбаа болцсон юмн багнсан ч гэсэн урдийн авсан үйл нисийн ирэхээр пинжижийн лайгаар бол орчлон шидэгдээд одоо ингээд ирсэн тэр нь бол хэмжээгээ дуустал бол тэгээд тэр хэмжээгээрээ л байх юм. Тийм ээ. 70 бол 70, 80 бол 80, 100 бол 100, 50 бол 50 тэгээд тэр хэмжээгээрээ л ингээл пинжижийн лайгаар бол дуустлаа бол тэгээд ерөнхий зүй тогтно бол тийм шүү дээ. Тэгвэл одоо бид нар дараа нь жавсум буюу одоо тэр гончиг сүм тэр гончиг сүмийн одоо нам шиг үү. Тэр гиндэн гончиг гэж гарна. Гиндэн гончиг дотор бол одоо тэр одоо бэйн гиндэн нишүү гэж тийм ээ. Гиндэн нишүү дотор бол одоо тэр даажинбаа нар бас бол хэдий одоо 60 70 наслах пинжижийн лай байгаа ч гэсэн түүнийг үргэлжлүүлэн одоо 100 200 наслахч байт юм уу. Тийм тохиолдол байж болдог ийм бас нэг асуудал байгаа. Тэр бол гэхдээ онцгой ийм одоо онцгой тохиолдол байгаа. Тэр нь бол яаж явах юм бэ? Тухайн үед нь тайлбарлая. Тэгвэл одоо ерөнхий зүй тогтлороо бол урдийн үйл нисийн ирэхээр авсан бие цогцыг авсан нянта даажин бишээ тагжээ няндала навын нянта даажинбаа бол лайвангис хорвор найва Йовичрдэ тийм ээ лайжи вангис үүлийн ирэхэд энэ лай бол пинжижийн лай. Пинжижийн лайгийн ирэхээр бол орчлонд оршиж байгаамаа. Тэр тухай бол намдалд юу гэж зарлигласан бэ гэхээр тэр тухай бол намдалд бол зарлигласан байгаа шүү дээ гэж. Намдал бол Левү Невад байгаа тийм ээ. Намдлын 2 дугаар бүлэгт бол үлийн үр урд хойд нас мөн одоо Ярван бурхны хутаг гэдэг их тэргүүтэн зүйлсүүд бол байж болох юмаа гэдгийг бол учир шалтгааны үндсэн дээр бол нотолж үзүүлж байгаа. Учир шалтгааны тийм ээ логикоор одоо бурхан урд нас байгаа гэж зарлигласан юм а гэдэг маягаар биш. Яагаад байгаа юм бэ? Нэг бол учир шалтгааны үндсэн дээр тайлбарлаа. За тэр хэсэг дээр бол намдлын Левү Нева дээр бол Лайжи Вангис бол одоо дагжаа нянда туулсан даажинбаа бол хорвоод оршиж байгаа тухай бол тодорхой гардаг. Тэрийг бол дурдсан байна тийм ээ. Ядар амьдралаа сүм битэр. Задаг Нева дээр таал даажинбаа дийн жудла гүна нямун чоги дэмба мэвичэрдэ гэж. Задаг Нева мэдж байгаа тийм. Тагжаа няндала навын нянта даажинбаа бөмбө сонжоодэ юм ба гаан шиг гэдэг нь дунгал дэмба ин гэдэг нь бол сая нотлолоо тийм ээ. Пинжижийн лайгийн ирэхээр хорвоод байгаа учраас дунгал гүна нямун чоги дэмба бишээ гэдэг. Тэр тагжаа няндала навын нянта даажинбын жүжийн нэрлэнжийн пүмбүг хэлж байгаа шүү. Тэр нэрлэн даажинбагийн хэлээг. Энэ жүжийн нэрлэнжийн пүмбү урдийн үйл нисийн ирэхээр авсан тэр бие цогцсон нь бол гүна нямун чогийн дэмба бол биш юм аа. Задаг Нева дэртэл даажинба дийн жүла гүна нямун чогийн дэмба мэвичэрдэ
Тэгээ нёндов садуур бан вечэр. Юм бол яагаад ч вэ? Тэгэхээр нёндов садуур банваа буюу тоо нисын түүтгээрийг бол одоо 560. Уг ёзгоороос нь бол одоо твцсэн шүү дээ гэж. Хоноороо мачив дээ гэж. За юмн чөгээ дэмба яна нёндов юм би мачив гэж. Тэртэл юмдон чог түмна нёндов юм би мачив бичэрдэ дээдэн риг түна нёндов юм би мачив бичэр. Тэртэл зүг чирэл дундуу зэмбийн догва дээдэн рихтүү юм бичэр. Тэртэл дэний дэвар рихтүү юм бичэр. Тэртэл няранны ламшүгжийн гансаг эрэгтүү юм бичэрдэ дэний ранит башиг гэж хідүү харва дондуу нэржан зовор жидур цүмбичэр сервис жадвар жавуу гэж. Энд дэр хариулаагүй. Ер нь бол гэхдээ энэ нэлээд нүд торсохоор л асуултууд байна шүү дээ, тийм ээ. Нёмон чөг нёндов бан хоноороо мачивдэ гэд хажиг тийм. Нёмон чөгийн дэмба яна нёндов юм би мачив гэж. Аранлаг бол юу гэсэн бэлээ? Тагжаа няндала навын тэр нянта даажин би жүжээ нэрлэнжин бомбо нёмон чөгийн дэмба биш. Ягаад гэвэл нёндов садвар баваа юм. Тэгсэн хажиг бол юу гэж байна? Нёмон чөгийн дэмба бол байгаамаа. Тэгээ тэр байгаа нёмон чөгийн дэмба нь бол нёндов имбийн чаваа баг. Нёндов багнсан уу гэвэл багнсан. Хажиг бол аранлагтай тэр тал дээр бол санал нэг байна те. Лагжаа няндала навын нянта даажин бол нёндов багнсан. Гэхдээ нёмон чөгийн дэмба бол муу юм. Тэр нёмондон чог түмна гэж те. Нисваниста зүг цохилдвоос нёндов имбийн чаваа бол байхгүй те гэж. Дээд рихтүү яна нёндов имби мачив бичэр. Тийм ээ. Нёмондон рихтүү яна нёндов имби мачив бичэр. Тэртэл зүг чирэл дундуу зэмбийн догваа дээдэн рихтүү юм бичэр. За тэгэхээр энэ умаар анжидуу ёсонд л одоо ингэж ярьж байгаа шүү дээ. Умаар анжидуу ёсонд ингэж ярих тийм зай завсар байна. Зүг чирэл дундуу зэмбийн догваа бол нянтой бол юу биш шүү дээ. Нянтой бол догрог биш. Тийм ээ. Энэ бол 10 жилийн одоо догжоо шүү дээ, тийм ээ. Догрог 10 жилийн догрог. Тэгэхээр зүг чирэл дундуу зэмбийн догвоо бол энэ юутай бол эрэгтүүн юм аа. Энэ нёмон чогийн дэмбадан эрэгтүүн юм бичэр. Тэртэл дэний дэвар эрэгтүүн юм бичэр. Тэгэхээр зүг чирэл дундуу зэмбийн зэмба. Тийм ээ. Зүг гадна талын утга бол байгаа гэж бодож байгаа тэр баримтлал нёмон чогийн дэмба хоёр бол дэвар эрэгтүүн юм аа гэж. Түүтгэр нь бол нэг одоо бүлэгт хамаарах ийм түүтгэр юм аа. Ямбартал нярны ламшигжийн гансаг эрэгтүү юм бич. Нянтой 10 жил хоёр чинь ламшигжийн гансаг эрэгтүүн шүү дээ. Хоёулаа тэгмэн гансаг гэж хэлгээд тахгүй. Хоёулаа тэгмэн гансаг. Эдгээр рэг түмба юм аа. Дэний рани башиг гэж хідүү харва дондуу нэржан зовор жидур цүм бичэр гэж. Тэр хоёрын гол үзэл баримтлал нь бол зөвхөн өөрсдийнхөө тухай. Өөрийнхөө тухайд бол Нирваныг одоо олё. Хамаг амттан гэдэр гэж бол бодохгүй байгаа шүү дээ, тийм ээ. Орчлонгийн зовлон санаад дунгал дэмбаг бол одоо таниад тэгээд бол аимшигтай одоо энэ орчлон бол тэнгэрт төрсөн, тамд төрсөн чи яв адилхан зовлонгийн сав юм байна. Тийм учраас энэс харьяа гэдэг ийм одоо магад гарахын сэтгэлээр бол одоо тийм сэтгэлийн үндсэн дээр бол зовлонгоос гарахаар бол шамдж байгаа ийм бодгал гэдгээрээ бол адилхан хоёулаа. Тийм учраас хоёулаа гол үндсэн сэтэл нь бол хүн өөрийн тухайтад Нирваныг олё гэж байгаа. Тийм учраас энэ хоёр бол хоёулаа тэгмэн гансаг. Тийм учраас энэ хоёрын одоо гол бяцлахтхуун болсон зам мөр нь бол баг хөлгөний замд хамаарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр бол нёндов бол нянтой лам бол 10 жил ламаас арай доогуур боловч яах нь 10 жилийнхаа арай дээр байгаа 10 жилийнхаа тэр догжоог бол доглоогүй байгаа. Доглоогүй байгаа. Гэхдээ тэр 10 жилийн доглоогүй байгаа тэр догжоо бол яах нь догрог гэх юм уу тэр онж таньж мэдэх ёстой гомжаан 100 бяцлагтхууны одоо гол болсон тэр зүг чирэл дундуу медвар зэмбийн зэм бол яах нь адилхан одоо тэгмэнгийн догрог гэх юм уу энэ одоо юу рэг түмба юм аа. Рэг түмба юм.
Гэх юм бол юу гэх вэ гэсэн чинь за энийг бол бас шинжлэж одоо шинжлээрээ энэ бол бодох юм байна гэдэг ихэд бол юм байна тийм ээ. За тэгэхээр бол энийг хоорондоо бол бас л одоо ярилцах хэрэгтэй юм. За шаян завийн цанид мэтэ бартаа. За мөн одоо юу гэж Дунгуул Дембийн цанид тавьсан тэр одоо хажиг таны тавьж байгаа цанид бол таахгүй байна тий. Гүнаны юм чигийн дэм баган шиг долоод ониржин жив наддан давар шижир долоосон ба Дунгуул Дембийн цанид тий. Өвчин дугаа дээрээ гэж удаас зарлаа. Түүнийг бол Дунгуул Демба гэж таньдаа гэсэн тэр цанид мэтэ бартал Дунгуул Дембэр жирвийн дадви бомбоо ядвагаан шиг. Тэ гүнаны юм чигийн дэм ба маяг. Дунгуул Дембэр жирвийн гэдэг нь Дунгуул Демба болдог дадви бомбоо буюу сүжиг дадви бомбоо гэдэг бол сүжгийг л хэлж байгаа. Сүжгийн эргэтэн гэдэг нь бол вамбун тийм ээ. Вамбун дотор бол бас дадви бомбоо гэж байна тийм. За тэр одоо шүн чимүүд бол иймэрхүү нэр томьёонууд арай өөрөөр гардаг шүү дээ. Таван эргэтэн гэвэл бид нар бол нүд ам хамар одоо чих энэ хөрөлцгөн эргэтнийг боддог бол мөн одоо тэр ондогжингийн чидүжэвийн дүлжа ванан вандул гэдээ гараад байгаа. Тэр вамбуу бол яг энэ дадви вамбуу тэгвүтэй энэ одоо юу гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Дадви вамбуу, зундуйжи вамбуу, шэрвжи вамбуу, дэнзингийн вамбуу тэгвүтэй. За энэ таван вамбуу тийм ээ. За тэгэхээр бол Дунгуул Демба болдог. Дунгуул Дембэр журвин гэдэг нь Дунгуул Демба Ямбэр журвин дадви вамбуу яваагаан шиг. Тэг гүнаны юм чугийн Демба маян бий. Чама дэртэл гэдэг нь тэг гүнан юм чугийн Демба маян бартал тэг намжин чугийн Демба юм бичэрдэ тэг намжингийн вамбуу юм бичэрдэ тэг дадви вамбуу юм бичэрдэ гэж. Задаг дамбуу дэртал задаг дамбуу дэртэл хүнжин Дембэр журвин дадви вамбуу ёо бичэр. Дэртэл дэр журвин содномжийн лай хордуу Дембийн зовуу сэмжийн хордуу жумын дадви вамбуу ёо бичэр. За тийм дэр журвин гэдэг нь хүнжин Дембэр журвин содномжийн лай байгаа шүү дээ тийм ээ. Хүнжин Дембэр журвин одоо орчлонд сайн заяан төрүүлдэг содномжийн лай бол байгаа шүү дээ тийм ээ. Хэдийгээр Гүнжүн Демба хинжижийн лай мөн боловч буйны үйл орчлонд шиддэг тэр үйл дотор бол буйны үйлч байгаа нүглийн үйлч байгаа. Буйны үйлээрээ бол бид нар сайн заяан төрдөг. Нүглийн одоо тэр үйлээрээ бол муу заяан ансан сүмдэг тийм ээ. Тэр журийн содномжийн лай хордуу Дембийг зовуу сэмжийн хордуу жумын дадви вамбуу ёо. Адууна дэндэн зовуу сэм чөж хордуу жумын дадви вамбуу ёортод чо гисэм юм бэж. Чавартал зодла даддан баяд шиндүүжан аним онцоо че тэл ёд даваа нинам мицэдан ондуй дагду ялажун шеви лүндүн дүйчээр гэж. За энэ зодын лүн дээр гарч байгаа эднэр бол одоо юу гэж гэвисэм юм ба. Гисэм тийм ээ буйны сэтгэл юмнуудыг бол энэ дээр үзүүлж даддан дадва баяд шиндүү жамба буюу шинжаан. За энэ бол одоо бидний одоо бас хүн сайн анхаарал хандуулах зүйл шүү дээ. Шинжаан гэдэг тийм ээ. Шинжаан. За Шинжаан дотроо бол дүй Шинжаан, Сэм Шинжаан. Die Шинжаан товлохлоор бол бид нар шинэ товлж байгаа шүү дээ тийм ээ. Шинэ тов. Дүй Шинжаан, Сэм Шинжаан. За тэгээд Шинжаан гэдэг нь юу гэж хэлдэг вэ гэхээр дүй лайсуур унаа, Сэм лайсуур унаа. Тийм ээ. Бие бол үйл үлдэх бололцоотой. Сэтгэлийн үйл үлдэх бололцоотой болж байна. Одоо бол бидэнд тийм бололцоо байхгүй байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар яг уу гэхээр буйны үйл бол одоо сайн зүгийн буйны одоо үйл хийхээр одоо би ядардаг, өвддөг, удаан суувал одоо нурууж өвдгөөс ахуулаад ингээд буйны үйлэл бол ингээд хийж чадахгүй бэрхшээл гараад байгаа. Мөн сэтгэл маань бас бол одоо янз тийшээ яваад өөр юм бодоод эсвэл нойр хүрээд эсвэл одоо сэтгэл маань тогтохгүй өөр юм бодоод ингээд буйны одоо юм дээр төвлөрч чаддгүй. Энийг бол одоо амьрлуулж байгаа нь бол Сэм Шинжаан. Тэр Сэм Шинжаан тоглохоор Сэм лайсуур унаа. Нэг хоёр гэх юм бол энэ дээр гол нэг зүйл бол бас их номон дээр их тодорхой байхгүй байгаа нь Лүй Шинжаан гэдэг бол юу хэлж байгаа вэ гэхээр энэ бол Лүй Шинжаан буюу Лүй лайсуур унаа болж байгаа нь бол энэ Сэм Сэмжүүн аль нь ч биш шүү. Сэм Сэмжүүн аль нь ч биш. Лүй Шинжаан бол Сэм Сэмжүүн гол сэтгэл болон туслах сэтгэл аль нь ч биш. Энэ бол эргэжаа юм баггүй. Эргэжаа. Сэм Сэмжүүн маяг эргэжаа юм баггүй. Эргэжаа одоо юу гэдэг
эргэжээг одоо юу гэж байна? Хүрэлцгүй юм уу? Тийм маяг. Мэдрэхүй гэдээ орчуулчих юм бол нөгөө цорвоо руу андуурчих гэх. Тийм хүрэлцгүй одоо тийм зүйл бохгүй юу? Лүй Шинжаан гэдэг бол эргэжээ. Хүрэлцгүй. Харин Сим Сим Шинжаан гэдэг бол юу гэхээр туслах сэтгэл. Симжүн Симба шүү дээ. Симжүн Симба. 51 туслах сэтгэл дотор байдаг. Симжүн Симбаг бол энэ Шиндү Жамба дотор байгаа. Энэ Сим Шинжаан бол Симжүн Симба юм байна. Харин Лүй Шинжаан гэдэг бол Симжүн аль нь ч биш харин эргэж байгаа. За даним онцоо жишээ Пелиод тийм ээ. За ичгүүр сонжуур өчтөр бол тайлбарсан тийм ээ. Давааны наммице намбар мицева буюу одоо бусдад хөнөөлгүй хорлолгүй баг. Зундуй дагдуу гяла жун гэж. Зундуй тэргүүд бол яг нь гяла жун гэдэг нь бол зундуй үргэлжид яг нь гяла жун гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр гэви симла жун юм аа. Гэви симла жун юм. Гэви симла жун. Симжун гэсэн үг тийм ээ. Гэви симла жун. Буйны сэтгэлээс гардаг юм аа. Энэ бүжиг, сэрэмж, Шинжаан, даним, онцоо Пелиод намбар мицева зундуй хичээл зүтгэл гэдэг үг. Тэгэхээр одоо энэ нэг зундуй гэдэг бол бас хичээл зүтгэл шамдлыг хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо лойрог дээр их тодорхой гардаг тийм ээ. Зарим улсууд тэгж ярьдаг тийм ээ. Одоо муу юмдаа их сайн хичээл зүтгэлтэй. Муу юмдаа их сайн шамдлагтай энэ гэдэг. Тэр бол зундуй биш шүү дээ. Зундуй биш. Зундуй хичээл зүтгэл гэдэг бол буйны зүгт, сайн зүгт одоо шамдахыг шамдал гаргаж байгаа. Түүнд бол одоо төсвөр төвчээр гаргаж байгааг л зундуй гэж. Тэгээ тэрэнд одоо ингээд одоо юу гэх юм зүгээр энгийн хар яриагаар хэлбэл одоо гүрийдэг. Тийм ээ буйны төлөө одоо жоохон гүргэр байгаа. Тэгээд шамдлыг орхихгүй байгаа нь бол хичээл зүтгэл. Түүнээс биш муу зүгт одоо муу зүйлд одоо их шамдалтай энэ төр байгааг бол зундуй гэж хэлдэг. Тэр бол одоо залхуул гэж. Тэр зундуй гэдэг бол энэ буйны зүг. Тэгэхээр зундуй дагдуу гяла жун гэж одоо энэ зодын энэ л өнгө бол гэви симла жун аймаа гэж. Чеви лундун дөйвичээрэ гэж. За хонарэ. Гэсэм яна ранги хордожун Шинжаан явъя чавартал. Лүндийн дон дөйвичэр чавааха. Гэсэм яна ранги хордожун Шинжаан явъя чав юм уу гэж те. Зодын энэ лүнгийн утга бол тэгж одоо баталж үзүүлж байна гэж. Тийм ээ та өөрөө тэгж хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Та чаваахаа. Дэна Шина Матовжин намжugгүй дэнгэнзэн жүдэнжин ансгийн жүжиг гисэм чөж. За энэ Шина Матовжин гэж тодтогч өгж байгаа нь юу гэж байгаа гэхээр Шина товлоогүй бол яг нь нэгсэндээ Шинжаан байхгүй юу? Шина товлоогүй Шинжаан байхгүй. Шинжаан байхгүй. Тэгэхээр Шина Матовжин нямжugгийн дэнгэнзэн жүдэнжин ганцгийн жүжиг гисэм чөж. Эртэл дийч. Дэна дийн жүжиг нямжugгийн дэнгэнзэндээ Шинжаан Десембертал дөдвич. Дэна дэ Шина товортал гэж байгаа. Шина товортал. Шинжаан товлоо Шина товлоогүй хүнд бол Шинжаан байхгүй л гэдгийг нүгээр харуулж штэ тийм. Тэгээ Шина товортал дэ Шинжаан Десембертал нямжugгийн дэнгэнзэн товж Сэрваян жадвар жао гэж. За мөн энэ дээр бол хариулаагүй та нар өөрснөө шинжилээрээ бодоорой гэдэг юм байна тийм ээ. Тэгээ Шинжаан товлж иж Шина товлж байгаа. Нөгөө юу вэ? Нөгөө Шина товлдог Сим натив нөгөө сэтгэл тогтоох 9 арга байгаа шүү дээ тийм ээ. Жогва, жүндү жогва, лэндү жогва энэ төргээд тэр одоо симнэ гуа товлоход бол Шинжаан товлоог юу Шинэ товлоогүй юу байгаа шүү дээ тийм. Гуа товлчоод тэгээд Шинжаан нам товын цэг. Шинжаан хизээ товлно. Тэр үед бол одоо Шинэ болж байгаа шүү дээ. Шинэ. Тэгээд Шинжаан товлоод Шинжаан товлсон ажиг дамбуу дээр бас яг Шинэ болоогүй байгаа. Бас тийм үе мөч бол бас байгаа шүү дээ тийм ээ. За энийг бол бид нар нодлон өвөл бол зүсэг дээр бол тодорхой харсан шүү дээ тийм ээ. Яагаад гэвэл Шинжаан товлоод Шинэ дөвлөх ёстой юу? Дөвлөх ёстой. Гэхдээ анхны агшин дээр бол тэр нэг
маш их одоо сэтгэл хөөрөл, сэтгэл хөдлөл ингээ гардаг учраас яг тэр үедээ бол шинэ болоогүй. Тэгээд тэр нь аажмаар ингээд буугаад тэр хөөрөл ингээд баг зэрэг дарагдангууд тэгээ одоо сая одоо яа бол ийм үеуд байгаа тий. Гэхдээ энэ дээр бол шинэ мотовжин ямжугийн зүжүүдэн гансгийн жүжиг гэсэмч байж тэртэл дээчл дойно ийм жүжиг ямжугийн шинжаан самбарт төдвич дойно шинэ тоо уртал гэж тий. Ер нь бол ингэж хэлж байгаа ч гэсэн шинжаан сэмбаяна шинжаанжи сэмбаяна шинэ юм би чаваа байхгүй. Шинжаанжин сэмби гажиг дамбуу тий. Тогмор одоо шинжаан товын гажиг дамбууд бол шинэ болоогүй байгаа. Самсуг дээр тодорхой байгаа тий. Энэ үгдийг бол төдөөш дөөний шинэ тоортол тэгээ Шинжаан жинсэн би нямжугийн дэнгэн зүүн товч Сэрваян жадвар жавоо гэдэг чинь тэр хэсэг дээр бас нэг ийм зай байгаа учраас энэ дээр жадвар жавоо гэж оруулж байна. Тийм ээ. Шууд Шинжаан жинсэн баяна шинэ юм би чаваа байхгүй шүү дээ. Байхгүй тэр гажиг дамбуу дээр тийм ээ. Маш их одоо сэтгэл хөдлөөд ингээ баярлаад одоо би Шинжаан товолчлоо, дүй Шинжаан, Сэм Шинжаан товолчлоо гэж ингэж баярлаад маш их сэтгэл хөөрдөг. Тэр дээр хөөрнө гэдэг чинь өөрөө бас нэг баярлан хөөрч байгаа нь бол цэл нэг төрлийн сэтгэлийн гэм тийм ээ сэтгэл тогтургүй болж байгаа бол бас нэг хэлбэр шүү дээ. Гэхдээ тэр бол одоо бидний сэтгэлд одоо тогтургүй болж байгаатай адилгүй. Тэр нь ингээд аажмаар буунгут одоо яг л сайхан тэгээд шинэ онд жүрлж эхэлж байгаа. Тэр мөч бол байгаа тийм. Тийм учраас шинэ товрдол дэ Шинжаан жинсэн би нямжиг гэдэг энэ юм хов ич Сэрваян жадвар жаваа гэх тэр тийм зай байгаа учраас бол ингэж хэлсэн бахаа гэж. За гондуу Гүнжин дэндийн цаны шавгаад мэтэ бата. За Гүнжин дэндийн цанид сая 5 дугаар хажиг бол бас Гүнжин дэндийн цанид тавьсан тийм. Гүнжин дэндийн цанид дээр юу лээ? Гүнан юмч гэдэг байгаа шиг долоо дониржин живүүбэр нажи жуудан давар банжаа. За Гүнжин дэмбаг бол өвчний уг шалтгаантай адилхан төвчгтгүн юм а гэж мэдээрэй. Удраас үл зарилгалсан. Тэр бол Гүнжин дэмба юм а. Түүнийг бол Гүнжин дэндийн цанид гэж тамина гэж тийм ээ. Тэр Гүнжин дэндийн цаны шавгаад мэтэ бартаа. Тань ажиг таны тавьсан тэр цанинд бол бас таарахгүй гэж харамлаг хариулж байна. Мэтэ бартал цангрижийн жива бинжижийн лайд сонжоод байгаа шиг цанижийн сүр чимаад маян байж. Цангрид одоо төрүүлж байгаа тэр бинжижийн лай байна штэ. Тэр бол сонжоод юм гэж. Гүнжин дэм ба мөн. Цанижийн сүр чимаа бол биш ээ гэж. Сүр чимаа гэдэг нь долоо дониржийн живөө нажи жуудан давар банжир сумба бол. Банжир доолоо сумба тий. Банжаа бол биш юм аа. Банжаа биш л гэж хэлэх гээд шүү дээ. Ягаад гэвэл цангарын чинь сайн төрөл, тэнгэрийн төрөл шүү дээ. Тэгэхээр тэр нь төрөгчин бол пинжижийн лав тий. Банжаа маян гэж хэлэх гээд байна. За цонжоод гүнжин дэм байгаа шиг цанижийн сүр чимаадай маян биш. Цанижийн сүр чимаа бол долоо дониржийн живүүбэр нажийн жуудан давар банжир доолоо сумба шүү дээ тий. Өвчний уг шалтгаантай адилхан төвчгтгүн юм а гэж судраас зарлагдсан. Тэр хэсэг бол тэр сүүлийн хэсэг нь бол бохгүй байна гэж тийм. За цангрижийн жива пинжи цангри гэдэг чинь бол зүгмэд хамжийн юу шүү дээ. Зүгмэд хамжийн самдан дамбуу шүү дээ тий. Зүгмэд хамжийн самдан дамбуу. Зүгмэд хамжийн самдан дамбуу цангри шүү дээ тий. Цангрижийн жива пинжи чинь лай гэдэг нь тэр зүгмэд хамжийн самдан дамбуу төр лай гэж байгаа шүү дээ. Сонжоод байгаа шиг цанижийн сүр чамаатай маян бич. Дамбуу дэртал тэгээ лайжи гүнжүү юм бичэр. Лайжи гүнжүү юм бартал тэгээ хорвис дүй миовилаа юм бичэр. Миовилаа юм бичэр тэ төжиндээ юм бичэр. Цангрижийн жива пинжижийн лай. Тэгэхээр гүнжүн дэмба дотор бол лайжи гүнжүн, нёмонби гүнжүн гэж хоёр байна гэж бид нар жидун дээр харсан тий. Тэгээд тэр пинжижийн лайн бол ямар лайнууд байх вэ гэхээр дан одоо хорвоо пинжижийн лайнууд тий. Бусд нь бол дандаа дайж дэрэгжин гоноо янз янзын лайнууд бол тавьсан байгаа боловч бид нар нь бол жинхэнэ одоо тэр юу лайжи гүнжүн бол болохгүй байсан. Жинхэнэ лайжи гүнжүн болдог зүйлүүд нь бол дан пинжижийн лайнууд байсан шүү дээ. Тэгэхээр цангри жива пинжижийн лай бол лайжи гүнжүү мөн гэж тийм. Лайжи гүнжүү ямар ч одоо хорви дүйн миовила юм биш. Миовила гэдэг нь бол гевила биш. Мигевила биш. Ийм миовила. Лумадан гил лай байгаа шүү дээ. Лумадан гил. За тийм. За чөжөндөө юм биш. Задаг нева дертал гэдэг нь энэ цанижийн сүр чимаадай маян бартал тэгээ банжаа маян биш. Тийм бооз. Долоод өнөржийн живүүн нажи жуудан давар өвчний уг шалтгаан лугаа адилхан банжир доолоо сумба гэж хажиг цандаа тавьсан.
Банжа маян бийчэр. Эртэл тэг гева юм бийчэр. Миоила юм бийчэр гэж. Тэг миоила гева юм ба байгаа юм байна шүү. Гева юм ба байгаа юм байна тий. Чи нөгөө нэг дэндур сайн заяанд төрж байгаа лаа учраас миоила байгаа. Гевила бол байгаа юм байна. Тэг миоила юм бийчэр гэж. За хажиг Дунгал Дэмбаадын Гүнжүн Дэмбааны Донжиг Сэрва мэтэдэ гэж. Дунгал Дэмбаадын Гүнжүн Дэмбааны Донжиг Сэрва мэтэдэ. За энэ хажиг ахаад өөр зүйл ярьж шүү тийм ээ. Хажиг Дунгал Дэмбаадын Гүнжүн Дэмбаа хоёр хажиг Донжиг гэж. Сэрва мэтэдэ мадаггүй нэ жижигдэн Дунгал Дэмбаа ямбар гонду дүн дана дуугаа шиг. Мадаггүй нэ жижигдэн Дунгал Дэмбаа ямбар гонду дүн дана дуугаа шиг. Тэг Гүнжүн Дэмбаа маян бээч. Чамаа дэртэл тэг Гүнжүн Нявуу гаруу маян байгаа шиг Гүнжүнгис дүүвийн бүпүүн согжон маян бичэрдэ чойжиндээ юм бичэр. Тэг Гүнжүн Дэмбаа болох юм бол Гүнжүн Нявуу гаран болох ёстой тий. Гүнжүн Нявуу гаран чинь Лайжи Гүнжүн, Нёмонби Гүнжүн. Тэгэхээр бол энэ мадаггүй нойги жигдэн бол Дунгал Дэмбаагийн юу бол бичээ Гүнжүн Дэмбаа бичээ гэж тий. Гүнжүн Нявуу гаран маян бичэр. Гүнжүнгис дүүвийн сүгпүн Гүнжүнгис дүүвийн сүгпүн гэдэг чинь Лайдан Нёмонгийн ирэхээр гарч ирсэн. Тэр сүгжи бөмбөч гэсэн бол Гүнжүн биш юм Маян бичэрдээ чойжиндээ юм бичэр гэж. Түүгээр үл барам Данинжин Живи Живу Инаян Дунгал Дэмбаа юм бин чавд Гондуу Дэмбийн Сэмжаан Жевадан шивийн дүндүн дүү бичэр гэж. Тэгэхээр бол түүгээр үл барам тийм ээ. Дайн Нёмонгийн ирэхээр авсан бидний одоо энэ дүрст бие цогц бол Дунгал Дэмбаа мөн болохоос биш Гүнжүн Дэмбаа биш ээ гэж тийм. Түүгээр зогсохгүй үйл Нисванисын ирэхээр төрөл аваад төрсөн энэ одоо бодгаал бол бас зовлон Дунгал Дэмбаа бол мөн юм гэж мөн байхгүй алавтай юм гэж тийм. Гондуу Дэмбийн за дээр татсан тэр Сэмжаан Жевадын хэмээх үнгээр бол хэрэгдэж байна гэж дүндүн дүү. Хоноор Сэрдва Тамавын Нянто Гомдон ба чөөж. Сэрдва Тамавын Нянто Гомдон ба чөөж. Энэ чөөж. Сэрдва Тамавын Нянто Гомдон ба тийм ээ. За орчлонгийн одоо хамгийн одоо сүүлийн төрөл одоо ингээд ирсэн Нянто Гомлон ба. Тэгээд одоо Ажиг Нева бол тэгээд Даажин ба болсон тодорхой болсон юм. Сэрдва Тамавын гэдэг нь бол орчлонгийн одоо болсон ийм Нянто Гомлон ба гэх тийм. Чөөж тэртэл дээчэр. Дойна дээчөөж хорвоо юм бартал дэдвэж. Дойна хорваава юм бартал. Додваагаан шиг живүү юм би чинь маачв. Дойна Ланинжи ванги Жевалын би гансаг юм бартал дэдвэж. Дойна дэ маян бартал зэ Цэ дэла Нянда онду жингээжин гансаг юм. Цэ дэла тэр Сэрдва Тамавын Нянто Гомлон ба бол тэгээд Ажиг Невад бол яг нь Нянтан онду жингээжин гансаг юм. Тийм ээ. Одоо Нирваныг бол олох нь одоо баараагүй болсон ийм бодгоо. Юм бичэрдээ Сэрдва Тамавын Пагва юм бичэр Мачив Самсу Дэндан Гомлон ба дэ хорваава юм бартал дэ Ланинжин Живи живүү юм бич чавааха. Ян хажиг дэ хорваава юм бартал дэ хорваала найвын гансаг юм бичэрнэ чаваа маа. Хорваала найвын гансаг юм хорваава юм би маач. Она лагжаа Няндалаа найвын Нянта Даажин ба чөөж дэртэл дээж. За лагжаа Нянда буюу нөгөө үлдэгдэлтэй одоо Нянта Даажин ба тийм ээ. Урдын бие цогц үйл Нисванисын ирэхээр авсан бие цогцтойгоо байгаа. Тэгтээ бол одоо Нянду багандсан Нянта Даажин ба чөөж дэртэл дээж. Ян хоноор Дэндэн Гомлон ба чөөж Дэндэн Гомлон ба гэдэг чинь таны энэ Гомлон ба гэдэг чинь Сэрдва Тамавын Нянто Гомлон ба гэдгээ хэлж байгаа шүү. Энэ тодруулсан байгаа энэ Сэрдва Тамавын Нянто Гомлон ба. За Дэндэн Гомлон ба чөөж бүгдэн маяндэ гиндэн гончиг юм. Чавартал чөө гончиг яна дэ маян говична ачи нягаала мачвдэ она гиндэн гончиг яна цагва жэсүрүнгийн оноо гэдээ хэлж байгаа нь аранлаг шүү дээ тийм ээ. Аранлаг хажигийн одоо асуултыг асуултаар хариулж байгаа маягтай тийм. Тэгвэл одоо таныхаар бол гиндэн гончиг яна цагва жэсүрүнгийн сагжэж бөмбө маян говартал чөө гончиг яна дэ маян говичэр чавааха дөнө
준식 сэрдва лен думбава согж мангайсоо гэж. За 준식 сэрдва лен думбава согж. За энийг ингээд түр орхичихоо. Энийг бол дараа нь тодорхой тайлбарлая. Одоо бид нар утахгүй гиндэн шүү үзгээр энэ 준식 сэрдва лен думбава учрыг. За энэ хэсгийг бол. За дүгдэнжин цанид эдэр шадвала дэнэ гэж. За дүгдэнжин цанид эдэр шадвала дэнэ гэдэг нь өмнө одоо нөгөө 5 дугаар хажигын цандыг хэлж байгаа шүү дээ, тэ. Юу гэж тавилаа 5 дугаар хажиг чинь. Гүнэн юм ч гэдэг байгаа шүү. Долоод өнөржин жив бэр надан давар шижир долоос юм ба гэсэн шүү дээ, тэ. Нөгөө өвчнөд адилхан гэж сударч зарлагдсан. Дүгдэнжин цанид эдэр шадвала дэнэ дүгдэн яна дунгал дэмба дүгдэн яна дунгал имби мачавар дүвдэ дунгал яна сэмжүү янгой вечэр. За зовлон үнэн гэдэг бол тэ зовлон үнэн мөн болоход бол зовлон байх албагүй юм аа. Дунгал яна сэмжүү янгой вечэр. Тэртэл дэ яна цорва дунгал янгой вечэр. Зовлон гэдэг бол юу хэлж байгаа вэ? Цорва дунгал. Тэр зовлонтой одоо мэдрэмж тийг л бол хэлж байгаа шүү дээ. Цорва дунгал. Бид нар бүгд энээс л зурж байгаа шүү дээ. Энээс л зовлонтой мэдрэмж гэдгээс одоо ухтал байж байгаа шүү дээ. За цорва дунгал юм авч. Шаян амаадэ мачаа вартал чаваа дүжижийн дунгал яна дунгал юм бэ мачаа вечер дэртэл цагжаа нэрлэнжийн пумбун ага дүжижийн дунгал гаан шиг дунгал маян бэчэр. Амбуу дэртэл намдал дунгал хорвоочин пумбуу шээсүн бэчэр гэж. Цагжаа нэрлэнжийн пумбун ага дүжижийн дунгал гаан шиг гэдэг нь энэ чаваа дүжижийн дунгал гаан шиг гэж ойлгох ёстой шүү гэдэг. Түрүүн тэгж хэллээ шүү дээ. Шаян амаадэ мачаа вартал чаваа дүжижийн дунгал яна дунгал юм бэ мачаа вечэр. Эртэл сагжаа нэрлэнжийн пумбун ага сагжаа нэрлэнжийн пумбун тавуула гэсэн үг шүү дээ. Сагжаа нэрлэнгийн пумбу, хорви пумбу, дүшижийн пумбу, дүжижийн пумбу, намбаршиви пумбу тэ. Энэ тавуула бол чаваа дүжижийн дунгал муу юм аа гэж. Тэгээд дунгал маян бичэр. Амбуу дэртэл намдал дунгал хорвоочин пумбу хэмээн зарлагдсан байна. Чимаа дэртэл цорва дунгал маян бичэр, дунгал маянд цорва дунгал маян бичэр. Тэгээд чимаа дэртэл цорва дунгал маян бич. Дэла хонаар нянто гомдом дөржөө давуу дэнгэнзэнла навын нянтожийн жүжийн ийжийн намбар шава дүгдэн имбартал. Дүгдэн имбартал. За нянтожийн гомдом дөржөө давуу дэнгэнзэнла навын нянтожийн жүжийн ийжийн намбар шава. Энэ чойжин байна шүү дээ. Чойж. За нянтожийн гомдом дөржөө давуу дэнгэнзэн гэдэг нь одоо гомлмын одоо бас сүүлийн шат шүү дээ. Тэгээд бол дараагийн агшинд бол одоо ингэ даажимби гомбон тоглож байгаа. Тэр одоо нянтогийн одоо ийжэн намбар шава. Буюу одоо тэр сэтгэл бол зовлон үнэн тэ дүгдэн имбартаал эндэ нянтод дэ юм байгаа шиг дэ нянтодын даг юм бичээр. Тэр нянто маань бол дүгдэн мөн. Тэр дүгдэн болж байгаа нянто чинь тэр ийжэн намбар шивагийнхаа эзэн нь шүү дээ гэж даг. Даг дамбууха дэна нянтожийн барчин мэлэм дүгдэн имбартаал додваа гаан шиг эндэ нянтожийн ийжэн намшидэ нянтожийн барчин мэлэм юм бичээр. За тэгэхээр гомлом дөржөө давуу дэнгэнзэн гэсэн шүү дээ. Гомлом дөржөө давуу дэнгэнзэн гэдэг чинь бол юу шүү дээ те. Нямшиг ишээ шүү дээ. Нямшиг ишээ. Тэгш агуулan бясалгаж байгаа үе шүү дээ. За одоо юугаар бол умааранжидви ёсонд бол одоо гансхийн дагмид за зээжигдүү нямбар шагалсан ийм одоо нямшиг ишээ. Нянтожийн гомлом дөржөө давуу дэнгэнзэн бол тэ. Барчин мэлэн бас байгаа шүү дээ тийм ээ. Дөржөө давуу дэнгэнзэн бол тэр нямшиг ишээ учраас түүний ийжэн намбар шива гэдэг чинь бол яах вэ? Ийжэн намбар шива чинь бол тэр гомлом дөржөө давуу дэнгэнзэн нянтожийн гомлом дөржөө давуу дэнгэнзэн барчин мэлэн бол тэр гансхийн дагмид гомонж байгаа. Түүний гомонж байгаа гансхийн дагмид тэр одоо бясалгаж байгаа гол сэтгэл хоёр нь бол усан дээр усан шиг ийм болсон. Одоо ийм нямшиг ишээ. Тэгэхээр түүний сэтгэл гэдэг чинь бол тэр барчин мэлмаа л хэлж байгаа. Барчид мэлмаа л тийм ээ. Даг дамбууха. Нянтожийн барчин мэлэм тэгвэл бүгд дунгал дэмба имбартал додваа гаан шиг дэндэ нянтожийн ийжэн намшидэ
нямтожийн барчид мялам имбичэр. Чимаад эртэл тэгчинжийн томлон барчин мяланла навын симби жүжи ийжэ намшиндэ жансамжийн барчин мялам имбичэр. Эртэл диин жүлэ хүнзүвийн намба жинжи ийжэ намши мэвичэр гэж байна. Тийм байгаач хүнзүвийн намба жинжи ийжэ намбар шава байхгүй. Ягаад гэвэл тийч барчин мялам учраас нямшиг гişэ. Ансгийн дагмидлаа зээжигдүү нямбар шаваа нямшиг гişэ. За яг жансан барчин мялам бол өөр штэ тий. Донидлаа зээжигдүү нямбар шаваа тийм ээ. Дон ормила навын ванги шаваа маян бо юул рангийн түмэн маян бо додлогжийн оноо дүүа гагбын гагвар тэр дүүа мэдүр зэмбийн шеров байгаа шүү дээ. Шеров байгаа. Тэгэхээр жансан барчин мялан бол яг бясалгаж байгаа зүйл нь л өөр болохоос ш тэр сэтгэлийн байдал нь бол яг адилхан тэр бясалгахтайгаа одоо усан дээр усын шин шиг болсон хүнзүвийн намбаа бол огтхон ч байхгүй. Одоо хоосон чанараас өөр юу ч одоо тэнд сэтгэлд нь байхгүй. Тэр хоосон чанар бясалгаж байгаа сэтгэл хоёр нь бол хоорондоо ялгаагүй бол. Өөр одоо тэр амтны тус мус одоо юу гэдгийг тэр бодисодва байлаа гэд амтны тус бурхны хутаг ямар ч тийм одоо намаа бол байхгүй шүү дээ тийм ээ. Гүнзвийн намба жинжи ийжэ намши мэвичэрдэ диин жула доваа мэвичэр. Доваа байхгүй. Түүний сэтгэлд бол тэр нямшиг ишээ учраас ямар ч доваа буюу атгаг одоо төсөөлөл тийм юм бол байхгүй шууд онсон болцсон тийм онсон. Одоо нянтой бол нянтой гомлом дөржө давуу дингийн барчин мялан бол яг ганцгийн дагмидлаа онсомдуу нямбар шаваа тийм онсомдуу довгүй нямшиг ишээ болсон. Жансан бол яг донидлаа зээжигдүү нямбар шаваа ишээ. Ийм байгаа учраас тэр одоо тэр одоо энэ тэр гомлом дөржө давуу дингийн бясалгаж байгаа бодгалд бол ямар ч довоо бай. Тэг давар дод минүдэ дэ ламдын юм бич. Тэр ан хоноор нянтойжин гомлом дөржө давуу дингийн найвын нянтойжин пумбунга бүгдийн юм бартал. Эндэ нянтой бүгдийн юм бич. Чавд жүншиг сэрдва лен думбава. Давар үлээ давар дод минүдэ ламдын давар дод минүдэ гэдгийг заваа чинь энэ шүү дээ. Тэр мэдчихэв. Давар дод минүдэ хаан дод гэж хэлж болохгүй гэж хэлэхээр энэ шүү дээ энэ хоноор. Нянтойжин гомдом дөржө давуу дингийн зэлэв няй нянтойжин жүжи ийжэ намбар шива бүгдийн ямбар тал гэдэг дээр завар дод минүдэ. Бүгдийн ямбар таал гэхэд нь дөө гэж хэлж болохгүй. Ягаад гэвэл тэр чинь ламдын шүү дээ гэж. Ламдын юм бэж. Энэ ялгаж байгаа юу? Би одоо үгүй шүү. Гайгүй бах гээд бодоод л яваад байна тийм ээ. Хоорондоо харьцахгүй болох. Завар дод минүдэ гэдэг нь завийн даг дээлаа. Дод гэж бол хариулт тавьж болохгүй. Бүгдийн ямбартаа тий. Тэр нянтой гомдон дөржө давуу дингийн зэлээ нави нянтойжин жүжи ийжи намбар шив дүгдэндүү тал гэдэг нь дүгдийн ямбар таал гэдэг асуултан дээр дод гэж хэлж болохгүй. Тэр чинь ламдын шүү дээ. Тий ламдан. Ламдын ямбарт гомлом юм бич. Гомлом дөржө давуу дингийн зэн шүү дээ. Тий гомлом юм бич. Жилгээд тахгүй ламдын юм бич. Сэр ян хонаарэ гэж. За мөн юу гэж. Ламдын имбичер гэж хэлж байгаа нь хэн блэ? Ламдын имбичер гэж хэлж байгаа нь ламдын имбичер сэр гэж шүү. Сэр гэж хэлж байгаа нь хажиг шүү дээ. Тэрийгээ бас ялгаж байгаа юу? Ламдын имбичер гэж байгаа нь имбичер гэж хажиг хэлсэн шүү дээ. Сэр гэж хэмээсэн гэдэг нь бол хажиг гэж хэлж байгаа шүү. Ламдын имбичер гэж. Ян хонаарэ. За мэдгүй тэгээд хэлж байгаа бол уучлаарай. Ян хоноор нянтойжин гомдом дөржө давуу дингийн зэлэн навин нянтойжин пумбунга дүгдийн ямбартал дэндэ нянтой дүгдийн юм бичэр чавдэ жүншиг сэрдва лен думбава дүгдийн яна дийн пумбунга дүгдийн говь бичэрдэ дийн пумбунга дүгдийн юм бичэрдэ дэн данинжи вангийн жүнгийн сагжаажи пумбу юм бичэр давар дэна гондо гагсын до чеваян жашио гэж дээр хагалцсан шүү дээ гэдгэн ч гэсэн бас шинжлэх хэрэгтэй байна. Тэр суурь. За энэ хэсгийг бол энэ жүншүүсрүүд бол энэ дүмбаваа гэдэг
Тэгээд энэ жүншүүсрд лен дүнбаа бол хорвоола 80 ам юу амлаа шүүг гансаг байгаа. Тэрийг бол одоо удахгүй тайлбарлахаас тодорхой болно. Гэхдээ энийг та нар өөрснөө дор дорноо өөрснөө номлол ч юм уу тэмдэглэх юм бол дараа нь гиндийн нишүү үзээд гараад ирэхээр илүү сайхан болно та. За хажиг дунгал Дембадан Гүнжүн Демба Галваа ин сэрва мэтэдэ гэж. За дунгал Демба Гүнжүн Демба Галваа ин сэрва мэтэдэ гэж. Дунгал Дембадан Гүнжүн Демба гал сэрва мэтэдэ Гүнжүн Демба яна дунгал Демба ин ой бичэр. Гүнжүн Демба яна дунгал Демба ин. Чавартал дайжиг гүнжүү яна дэйнго нёмбэ гүнжүү яна ян дэйнго. Агняга дэртэл дэни дэни гаруу яна ранжу гүнжүн Дембала жунгын хорвис дува инго гэж. Дэртэл дэни гаруу яна гэдэг нь дайжиг гүнжүү нёмбэ гүнжин гаруу яна рангийн жүр жүрви гүнжүн Демба ёго гэж. Хаяа дэни мянгал вартал сагжаа нэрлэн жин бумбун ааде няга юм биш. Юу дэни гэдэг нь юу шүү дээ те. Сая дайжиг гүнжин нёмбэ гүнжин буруу хэлж. Гүнжүн Дембадан дунгал Демба гаруу яна рангийн жүр жүрви гүнжүн Демба ёго гэж шаа. Мөн одоо дэни гэдэг нь бол тэр дунгал Демба Гүнжүн Демба хоёр бол Мянгалва юм бортол сагжаа нэрлэн жин бумбун аа бол яах нь Гүнжүн Демба ч мөн юм дунгал Демба ч мөн юм яга юм биш гэж. За хажиг нёндөв яна гэж. Нёндөв яна нёмбэ гүнжүн юм бэн чавсэрваа гэж. Хажиг нёндөв яна нёмбэ гүнжүн юм чав гэж бодож байгаа. Буруу юм аа. Энэ бид нар бол одоо бид нар мэдгүй зүйлүүд шүү дээ. Нёндөв яна нёмон юм би чавч юм шиг л бод. Нёмбэ гүнжүн юм би чавч юм шиг л бодог. Савсэрваа мэтэдэ нёндөвжин савн нёндөв юм байгаа шиг нёмбэ гүнжүн маян бичэр. Нёндөвжин савн болвол нёндөв юм. Нёмбэ гүнжүн бол биш юм. Чойж нь юу гэх нёндөвжин савн чойж юм байна шүү дээ. Нёндөвжин савн чойж нёндөв юм байгаа шиг нёмбэ гүнжүн маян бич. Чамаа дэртэл нёмбэ гүнжүн маян бартал тэ шива маян бичэр. Нёндөвжин савн болвол шив биш юм байна шүү дээ. Шива маян. Дэртэл дон онжирва маян бичэр. Дон онжирва гэдэг чинь бол одоо манай их чаны ойлголтоор бол яг л одоо дон онжирва гэдэг нь яг тэр доо бол төрцөн бодтой байхыг л дон онжирва гэж байгаа шүү дээ, тийм ээ. Жишээ нь уур ондужирва. Шидэн ондужирва гэх юм бол яг л ууралцсан байгаа үеийг л хэлнэ. Шидэн ондужирва гэдэг ууралцсан баг. Ёнан онжирду ёвын чав. Энэ одоо банчи их чаны түн маян баш. Ёнан онжирду ёвын чав. Байга тэр сэтгэл байгаа гэдэг чинь бол юу хэлж байгаа гэхээр яг л одоо төрцөн байхыг хэлж байгаа. Төрцөн байгааг л ёнон онжирду ёв. Тэгэхээр лон онжирва гэдэг бол тэр яг л одоо бодтойгоор тэр оюун нь бол одоо төрцөн байх. Тэр бол нөгөө асуудал үүсгээд байгаа чинь тэр шүү дээ, тийм энэ үзэл онолоос болоод нөгөө тэгчин тонлон барчин мяланба тийм ээ хоосон чанарыг тэгш агуулan бясалгаж байгаа бодисадвад бол бодийн сэтгэл байхгүй гэж хэлэх шаардлагатай болж байгаа чинь энэ одоо юунаас болж байгаа байхгүй юу үзлээс яна онжирдуу юу вэ чам ягаад гэвэл тэгчин тонлон барчин мяланба бол хоосон чанарт бол тэгш агуулan бясалгаж байгаа юм шиг нямшгэлцсэн байгаа тэр үед нь бол бодийн сэтгэл төрөөгүй байгаа түрүүн гарсан те хүнзүүийн наваа байхгүй гэсэн шүү дээ те хүнзүүийн наваа жинжин ийг шива байхгүй гэсэн шүү дээ тэр үзэл онол тэгэхээр бодисадын сэтгэл чинь бол хүнзүүийн лоо шүү дээ тийм ээ байхгүй гэж байгаа. Тэгэхээр байхгүй гэдэг нь бодисадваа болцсон юм уу гэвэл болцсон гэсэн үг чинь. Дон онжирва маян би чэжинтэй юм. Хажиг Гүнжүн Демба яна лайжиг гүнжүнд нёмби гүнжин гаруу юм би чавсар баа. Гүнжүн Демба яна лайжиг гүнжүнд нёмби гүнжин гаруу юм би чавсар баа мэтэдэ гүнжүн Дембур жүрвийн бумбун ага яваа ганшиг лайжиг гүнжүн яна дүжижи бумбу янго нёмби гүнжүн яна ян эдэр янго бичэр. Дүжижи бумбу гэж. Энэ бас тун нарийн ялгаж өгсөн зүйлүүд байна шүү дээ. Тийм ээ. Гүнжүн Демба яна лайжиг гүнжүн нёмби гүнжин гаруу юм би чаваа бол. Доошогоо чаваа байх. Дээшээгээ бол чаваатай тий.
дайжиг гүнжүнд нь юм би гүнжин гаруй яна гүнжүн дэм ба юм бэ чав. Дэшээ чаваатай доошоо гүнжүн дэм ба яна дайжиг гүнжүнд нь юм би гүнжин гаруй юм би чаваа бол байхгүй. Албагүй гэсэн үг тийм. Чаваа байхгүй. Албагүй гэсэн. Тэгээд гүнжин дэм бүр зүгийн бумбунга. Бумбун ага яваагаа шиг дайжиг гүнжин яна үжижи бумбун янгоо гэж. Дайжиг гүнжин ч юм бол үжижи бумбун янгоо юм би гүнжин яна я үжижи бумбун янгоо гэж. Амбуу дэртэл дэлбэр гүнжин вала домбооньятан түг лаасууга журууадаг та мэддва нижис шээсүн бэж гэж. Шээсүн бэж. Гүнжин дэмбала домбооньятан түг лаасууга журууадаг та мэддва нижис шээсүн. Та хажиг дайжиг гүнжинд нь юм би гүнжин мянгал сэрва мэдээ. Алваач биш, мянгалваач биш гэж хэлдэг дээ шүү дээ, тийм ээ. 10 юм би чав. Эний мянгалва сэрва мэдээ. Лайдын юм галвичэрдээ гэж. Лайжиг гүнжинд нь юм би гүн. Бороо. Бодож шүү. Сая нөгөө дунгал дэмба гүнжин дэмба гэж хэлсэн тийм ээ. Одоо бол лайжиг гүнжинд нь юм би гүнжин хоорондоо мянгалва гэвэл бас буруу юм а гэж. Лайдын юм галвичэрдээ Дэний сэмжүүн сосова юм бичэр гэж. Дэний сэмжүүн сосова юм. Тусдаа өөр ийм тусдаг. Лайдаг. Юм гэвэл одоо маш олон байгаа шүү дээ. Юм заньон дүг нянун нишүү гэдэг урд өдрийн хичээл дээр тайлбарласан тийм ээ. Дэла хоноор ламбрада гүрдвжил логдооч ээж. Ламбрада гүрдвжил логдоо гэдэг нь ламбра байхгүй гэсэн. Одоо тийм буруу үзэл шүү дээ тийм. Нөгөө нүгэл болдог. 10 хар нүглийн нүгэл болдог буруу үзэл чинь нэг нь бол шүү дээ. Ламбрала гүрван дэм логдооч ээж. Аваа юмн жим аян бортол лай юм бичэр. Чавааха. Мадуна дэртэл тэ мэгевин лай юм бичэр. Дэртэл тэ ижи мэгевин лай юм бичэр гэж байгаас ижи мэгевин лай. Сэтгэлээр үлдэх 10 хар нүглийн нэг юм бичэр. Дэртэл мэгеважуийн лай ёвичэрдэ мэгеважуийн лайлам ёвичэр гэж. Лайлам гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр биш үү те. Мэгеважуийн лайлам. Лам гэдэг үг ороод ирэхээр гоё юм шиг юм бодож байна шүү дээ. Мэгеважуийн лайлам гэж. Лайлам гэдэг нь юу юм гэхээр сэмжүүн симба байгаа шүү дээ. Сэмжүүн симба одоо гарах тэр суур нь бол лалам баггүй. Лалам. Сэмжүүн симба одоо юу гэх юм? Сэмжүүн симба жугийн ши. Сэмжүүн симба жугийн ши баг. Лалам гэдэг бол тийм юм. Сэмжүүн симба жугийн ши. Мэгеважуийн лалам явж байна. Мачвдэ мэгеви лайдаг ийм лалам мижиг бичэр гэж байгаа. Сэмжүүн симба жугийн ши баггүй. Мэгеважуийн лалам явж байна. Мачвдэ мэгеви лай гэх мэгевийн лайлам гэх хоёр мижиг бичэр гэж байгаа. Мэгеви латан дийн лайлам гэж. Энэ хоёрыг ялгаж мэдж аваарай. Мэгевийн лай гэх дийн лайлам гэх хоёр бол нэг утгатай биш юм а. Тэртэл навсам ноцсом логдоосом мэгевийн лайлам инжин дийн лай маян бадан гэж. Навсам ноцсом логдоо буюу нөгөө хомхоо сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл. Одоо нөгөө 10 хар нүглийн сэтгэлээр үлдэх 3 нүгэл тийм ээ. Энэ 3 бол мэгевийн лайлам юм аа. Лайлам юм. Дийн лай маян. Мэгевийн лай маян юм аа. Соргожд мажинлэн мэцэнжод бол дүйжин лай сумдан зүм парама цэгзүү агчил тэ агийн лай шийдэн дүнний мэгевийн лайдан лайлам няга имбийн чадвар тадвичэртэй гэдэг нь тэр соргожд мажин тийм ээ биеэр үлдэх 3 хилээр үлдэх 4 нийлээд 7 бол мэгевийн лайдан лайлам няга имбийн чадвар тадвичэр гэж. Бодлоо сүмлэм дүний лайжин шэвийн донд.
сүм гэдэг нь энэ одоо энэ сүмлам дүнний гэдэг чинь навсам, ноцсон, догдоо гурав. Тэгээд нөгөө хэлний дөрөвтэйг нэг энд найч бас энэ сүм залам мөн ингээд долоо энэ бол залмын найжаан ин гэсэн санаа байна шүү дээ. Тийм ээ найжаан ин. Мигэви лалам гэдэг нэг юу хэлээд байгаа шүү. Тэгэхээр лалам гэдэг нь юу юм гэхээр Сэмжүүн Сэмбажүгийн шиг. Сэмжүүн Сэмбажүгийн. Таны одоо тэгээд өөрөөр юу гэж хэлээ. За тэгэл эндээ. Тэгээд Сэмжүүн Сэмба гэдэг лойрог дээр бид шүү дээ. За зод сүмлэм дүний сүм гэдэг нь бол нөгөө навсам ноцсон логдоо. Тэгээд залмын тэгээд түүний дээрээс нөгөө дүн брама цэгзүү агчил ингээ дөрвийг нэмээд энэ дээр 3 дээр 4-ийг нэмээд 7 жин найжаан ин гэж. Игэви найжаан. Игэви донд үеж. Жир лай дэ нису ян дүйдэ гэж. Жир лай дэ нису ян дүйдэ симбин лайдан дээжидвийн самбин лай нису дүйвичэр. Симбин лай самбин лай. Симбин лай гэдэг нь сэтгэлийн үйл. Сэтгэлийн үйл гэхээр одоо бас яг болохгүй байгааз сэтгэлийн үйл гэдэг. Энд чинь Сэмжүүн Сэмбаг хэлж байгаа шүү дээ. Сэтгэл гэхээр монгол хэлэн дээр гол сэтгэл ойлгогдоод байгаа шүү дээ. Гол сэтгэл. Туслах сэтгэл хизээж ойлгогдохгүй тий. Би баг ялгах нэр томьёоч баг байхгүй шүү. Сэмжүүн Сэмба Сэмбин лай самбин лай хоёр баг одоо ингээд брагднаа гэж тий. Ингээд тэр хоёр том бүх лайг бол хувааж болж шүү дээ. Тэгэхээр энэ Сэмбин лай гэдэг нь бол Сэмжүүн Сэмбаг хэлж байгаа шүү дээ. Сэмжүүн Сэмба. Ийм лай гэсэн. Сэмжүүн Сэмбагийн лай. Тэгээд самбин лай гэдэг санааны. За энэ бол гай. Сэмба гэхээр нөгөө нэг сэтгэлгээд орчуулчих тэгэхээр хэрвээ сэтгэлийн одоо бидний ойлгодог сэтгэлийн үйл байсан бол энэ Сэмжин лай гэж. Одоо энэ Сэмбин лай гэдэг нь бол Сэмжүүн Сэмбага. Энэ түүний лай. Тэгэхээр сэтгэлийн үйл гэх юм бол нөгөө монгол хэлэн дээр чинь Сэмжүүн Сэмба гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бол яах вэ? Энэ ийм ялгаа байгаа шүү. Тэрийг гол сэтгэл болсон. Гол сэтгэлийн сэтгэлийг хэлж байгаа юм биш. Сэмжүүн Сэмбага. Тэгээ Сэмбин лай. Ээжидвэн самбин лай нис үдвэж. Нийжаан сусар шагдуу ёдтэй. За Сэмбин лай самбин лай сусар шагдуу ёдтэй. Дамбу идладан Нева лүнгэгийн лай гаруулж өгөө. Тэр Сэмбин лай гэдэг нь бол тэр сэтгэлд хамаарагдах. Тэр одоо ижин лай гэж байгаа. Мэдээж Сэмжүүн Сэмба юм чинь тийм ээ. Самбин лай гэдэг нь бол тэр санааны үйл гэдэг нь бол Лүнгагийн лай гаруун гэж байгаа. Бие хэлний үйлийг бол самбин лай гэдэг хамааруулж ойлгох. Сэтгэлээс үүсэж байгаа тэр үйлийг бол Сэмжүүн Сэмбин лай. Зодлоо лайла жигдэн нацүгжээ Дэни Сэмбадан тэ Дэни Сэмбадан дээжэ гэж. Сэмбадан дээжэ. Сэмба ижи лай нөө гэж. Сэмба гэдэг нь тэр Сэмбин лай гэдэг нь бол ижин лай. Дээжид лүйдэн агийн лай жэсү. За тэгээд яах нь вэ? Лүйдэн агийн лай нь бол тэр самбин лай юм байна. Жэсү би. Дээс үгээр идлаина ишээ имбин чавсарвак гэдэг. Ижин лайна иги шива имбин чаваа баг. Чавсарвак гэдэг. Сэмбин лай сүрүнги ванши ёвичэр. Эртэл сүгзэн мигийн намбар шивийн хордуу жунгийн Сэмбин одоо жанчуу Сэмбин лай дэ ванши имбичэрдэ дэ мигши имбичэрдэ дэ ёвичэр. Эртэл зовуу сэм яна ранги хордуу цорва дүши Сэмба рэгва идлажидва гага жунги чавичэр. Энэ тэ нөгөө гүндон ааштай тэ гүндон бүхэнд одогч тав. Буюу гол сэтгэл ямар л гол сэтгэл байна. Одоо бүхэл тохиолдолд бол одоо заавал хамт байж.
зовоосон манай рангийн хордуу цорвоо түши симбаригва идлажидва тав болвол заавал байх албатай байдаг. Дэн симжун гүндөө юм биш. Гүндөө гэж хэлдэг шүү дээ. Хүн дотогч тав болох юм уу да тийм ээ. За юм биш. Жавраг маравадан умаа танжирвааны найдан сүгжинжи шинтүн шат жанс. За умаа танжирва жавраг мараваа хоёр. Энэ их жавраг мараваа их сонин шүү дээ тийм ээ. Хамгийн доотлын думтаа мараваа. Умаа танжирва нь бол хамгийн дээдлийн мөртлөө их олон зүйлээрээ бас адилхан байдаг тийм. Олон зүйлээрээ бас адилхан төстэй юм үзэл онолууд бол их байдаг ч тийм. Тэгэхээр жавраг мараваа умаа танжирва хоёр лайдан лай тийм ээ. Үйл болоод сүгжинжийн шинтүн болвол тавьдаг юм аа. Сүгжин гэдэг нь одоо бүр ийм материаллык ийм материаллык ийм үйл гэдэг бол ийм материаллык юм аа гэж хэлж байгаа санагдаж байна тийм ээ. Найдан сүгжинжийн шинтүн шатжин шинтүн гэдэг чинь дайч болдог сүгжин юм ба. Ийм материаллык тийм нягаан юм ба. Шижиг бол ёд гэсэн санаа шүү дээ тийм ээ. Гав дээр лайна шива юм би чаваа. Одоо харин энэ умаар анжидвийн думтаагаараа болвол лайна шив юм би чаваа. Лайна шив юм. Тэгэхээр өмнө зүүндээ ярьсан тийм. Тэгээд энэ сүгжин сүг умаа танжирва ямар сүг тавих гэхээр зүгээр нөгөө нэг бидний одоо энэ сүг биш үү дээ. Чойжи жимччин сүг гэдэг. Чой жимччин сүг гэж байдаг. Тийм сүг тавиад байгаа шүү дээ. Ерөнхийдөө зүгээр би өөрийнхөө дураар ярьж байгаа шүү. Төсөөлөх юм бол зүгээр төсөөлүүл шилүүл тийм дижитал маягтай. Дижитал одоо маягтай тийм одоо дүрс тавиад байхгүй юу? Нөгөө хиний мэл богдын намтар дээр гардаг шүү дээ, тэ. Шавтайгаа явж байгаа айхтар бороо ороод мэл богд бол нөгөө үхрийн ивэрт ингээд ороод борооноос хорогддог шүү дээ. Тэгэхэд бол үхрийн ивэр томроогүй мэл богдын биеийн жижигрээгүй тэ. Тэрэн шиг. Тийм сүгж байгаа. Лай бол. Тийм учраас ингээд урд төрлөөс энэ төрлөөс дараа төрөл бид нар энэ олон хязгааргүй их хураасан үйл явдал ингээд тээвэрлээд яваад байна. Мөн одоо тэр жижигхэн одоо ийм компьютерийн чип одоо цаашинд жишээ нь ганжуур данжуур багтчихж байгаа шүү дээ тийм ээ ганжуур данжуур. Тэгэхээр ганжуур данжуур бол ном нь чанар нь муудаагүй жижигрээгүй савн томроогүй гэхдээ ингээд бүтнээрээ орцсон тийм ээ. Бүтнээрээ орчиж л байгаа шүү. Тэрэн шиг л яг зүгээр төсөөлүүлж би дураараа ярьж байгаа шүү тийм. Зүг бурууг нь зүгээр тиймэрхүү юм шиг санагдав. Тэгэхээр лайч гэсэн бол яг нь умаа танжирва жаврын мараа бол тэр лай үжинжин шинтүүж байна. Чой жимччин сүг гэдэг тусдаа нэр томьёо байгаа. Шинтүүн шээжин гав дээр лайна шива юм би чаваа гэж. Одоо харин умаар анжидвийн ёсонд бол тийм материаллык тийм юуг бол тавьдаггүй. Зүйлийг бол үйлэн дээр бол тийм зүйл тавьдаггүй. Харин үйл гэдэг бол ийм шив оюун юм аа гэж. Оюун мэддэг бол юм хүн байх албатай гэж ингэж бүхэн зөвшөөрдөг юм аа. За цааш нь хажиг сагжайжийн банжаина. Сагжайжийн банжаина 29 дүүвийн чавсарва мэтэдэ дэнзиина сагжайжийн банжаин говагаан шиг 29 мадуу говь бичэр. Мадуу говь. Дамбуу бүд гинэ. За дэнзиина сагжайжийн банжаин гова гэдгийг бол орхиод чима дертал гэдэг нь хорва мадууаин говортаал гэж байна. Хорва мадуу сагжайжийн банжаина тийм үү 29 мадууаин бин чавартал дэина дүгүн гарун маян говь бичэр. Дэина гэдэг нь тэр сагжайжийн банжаина тийм үү дүгүн гарун маян гэж дүгдэн гүнжин гарун маян говь бичэр. Мачвна дэнзэн чойж дэнзэн гэдэг нь үнэн баримталж байгаа тэр баримтлалыг хэлж байгаа. Дэмбэр зэмбийн зэмба үнэн гэж баримталж байгаа тэр баримтлал тийм ээ одоо андуурсан тэр баримтлал. Дэнзэн чойж гүнжин дэмба ямбартал арамбрай дунгал дэмба жижижин хорвын дува юм бичэрдээ гэж байна. Арамбрай дунгал дэмба одоо үүсгэж байгаа тийм хорвоо юм аа гэж. Хорвис дува гэдэг нь хорвоог л хэлж байгаа шүү дээ. Тийм ээ хорвис. Дунгал дэмба жижижин гэдэг нь энэ жижид бол жүүийн цанид шүү дээ. Жүү гэдгийг бол жижид гэж тодорхойлдог тийм ээ. Үүсгэгч гэх юм уу? Үүсгэгч, дөрүүлэгч тийм маягтай л үг шүү дээ. Жижиж хорвоо юм бичэр, хорвис дува юм бичэр те. Хорвис дува гэдэг нь хорвоод бол хамаарагдах гэсэн те. Дүүвийн дөцөл нь бол имбийн зүлжис дува. Хорвис имбийн зүлжис хорвоо юм бал гэсэн. Хорвис дува юм бичэр те. Арамбрай
대 жижид гаан шиг арамбраа дүнгалт юм ба те жижид гаан шиг хорвис дүү юм. Хорвоо юм би ч л гэсэн сан. Чимааха. Тэр дүнгалт юм ба гэдэг чинь хорвоог л хэлсэн шүү дээ. Юм бичэр. Тэртэл тэгээ хорвын шиза тартуг юм бичэр. Дүнгалт юм ба гэдэг чинь бол орчлонгийн суур язгуур бүр одоо хамгийн эцэс чандын үндсэн суур язгуур нь бол тэр юм аа гэж. Тэгээ хорвын шиза тартуг юм бичэр. Им бичэрдээ дэдэр дангай намжидлаас юм бичэр гэж. Дангайд бол тэгж альцсан. Задаг дэр таал гэж. Завийн даг дэр таал гэдэг нь завийн даг нь юу вэ? Завийн даг нь энэ шүү дээ. Завийн даг дэр таал гэдэг нь дэнзэн яна сагжээж банжаын говаа гаан шиг тий гаан шиг хорвис мадүй говь чирэр гэдэг энэ завийн даг нь энэ шүү дээ тий метэдэ дэнзэн яна сагжаа банжаын говь чирэр тий завийн даг дэр таал няран лагмидвийн жудла дэнзэн жүгжин дүгүн мижүг бичэрэр гэж. За няран лагмидвийн жудлаа гэдэг нь нянтой аранжил тагмид няндаа товлсон даажин баг хэлж байгаа. Тагмид няндаа гэдэг нь одоо нөгөө урдын үйл нисванысын ирэхээр авсан бие орхиод нэг ёсондоо одоо тэгээд нөгөө даажин ба маань одоо ингээд нас бараад тэгээд урдын бие цогцоо бол ингээд хайчихсан. Одоо бол яг уу ямар ч одоо урдын одоо үйл нисванысын ямар ч үлдэгдэл ийм одоо даажин ба болсон байгаа тийм ээ. Тэр даажинбын одоо сэтгэлд бол дэнзэн жүгжин Дэмбэр замбаа бол гарнаа. Гэхдээ дүгдэн гүнжин бол гарахгүй гэж. Дүгдэн гүнжин бол мэжиг бэж. За мөн цааш нь хажиг. Гогва ина гогдын юм бин чавсарва мэдээ гэж. За гогва гэдэг нь одоо тэр хорих. Тэр ангижрал маягтай юм хэлээд байгаа тийм хорих няцаах. Тэр гогва ина гогдын юм бин чавсарва мэдээ те. Гогвала сосор дангуг сосор дагмын гогва нийсүү явж гэж. Сосор дангуг сосор дагмын гогва дүмажигийн намха ялгадаг шүү дээ тийм. За гогвала сосор дангуг сосор дагмын гогва нийсүү явж. Нам яна ламдын юм би мачаа байж. Тэ сосор гогва яна гогдын юм би чавсарва мэдээ тэ. Гогвала сосор дангуудын сосор дагмын гогва нийсүү явж. Чир дан мөн лам яна ламдын юм би чаваа байх тэ. Чима тэртэл ламдын яна пагвын ондог юм. Ламдан гэдэг чинь бол юу хэлж байгаа? Утгтын одоо тэр зам мөрийг хэлж байгаа. Пагвын ондог гэдэг нь пагвын лам гэсэн санаа шүү дээ, тийм. Пагвын лам. Ламдан гэдэг чинь бол яг нь пагвын ондгийг хэлж байгаа. Пагвын лам. Хонломоос дээшгийг л хэлж байгаа. Угаасаа ойлгоо. Тэгэхээр лам яна ламдан юм бэ мачава нь юу ах нь? Цоглом, жорлом, сожийн лам байдаг шүү дээ, тийм. Сожийн лам. Сожийн лам бол лам мөн. Ламдан мөн үү гэвэл биш. Ламдан маяндаа пагвын ондог маян биш. Паглан маян биш. Пагвын чимба маян биш. Ян хажиг ав дэр дэншила хараараг жидсэрва этэдээ гэж. За хажиг мөн юу гэж юм дэнши одоо хутагтын дөрвөн үннийг бол дотор нь нарийн бүдүүн гэж бол ялганаа гэсэн чинь тэр бол таарахгүй гэж. Тэгчин пагвы гогдондан тэгмийн пагвын гогдонла хараараг мэвэж. За их хөлгөний гогдон баг хөлгөний гогдон гэдэгт бол нарийн бүдүүний ялгаа бол хараараг мэвэж. Хүмбүн дүд прамо яна бүгдэн прамо им ягой бичэр гэж. Хүмбүн дүд прамо яна бүгдэн прамо юм би чаваа байхгүй шүү дээ гэж. Гой бичээ дамбуу дэртэл тэгмэн пагвын гогдон рагва маян бич. За тэгмэн пагвын гогдон рагва маян бичэртэй тэ тосор дангуг юм бичэр. Чаян дэ маян бартал и нянда рагва маян бичэр. Тэртэл нянду прамо бамби нянда юм. Нянду прамо. Нянду бана нянду прамо пагвын чав штэ тэ. Прамо рагва бүгдийн пагвын чав. Савундан жава пагвын. Чая гансгийн дагмад прамо онсондууд пагвын
нёнтойжийн тонлом гансгийн дагмид прамо онсондоо дугуй. Гансаар анжаа төвийн заяжууд оноо гэж байгаа шүү дээ. Гансаар анжаа төвийн заяжууд оноо бол гансгийн дагмид прамо гэдэг шүү дээ. Гансаар анжаа төвийн заяжууд оноо онсондоо дугуй нёнтойжийн тонлом ламдэр авгаа юм бартал ламжаа тадвич дойно тэгээ ламар авгаа юм бартал дэвич дод минутэ хаглам юм биш гэж. Хаглам яна ламар авгаа маян бич. Задаг нева юу гэж байна? Бумбун дуд прамо яна дүгдэн прамо юм яваа бартал яран лагмадвийн жудлаа бумбун дуд прамо яваа ган шиг дүгдэн прамо мэвэчэр. Амбуу дэртэл дэ майраг багчгийн саадан цагваа мэдвийн лайла дэнэ илүүл юм бичэр гэж. За майраг багчгийн саа гэдэг нь шидвийг хэлж байгаа шүү дээ, шидв. Амбуу дэртээ майраг багчгийн саадан цагваа мэвийн лайла гэдэг. Майраг багчгийн саа гэдэг нь шидв хэлж байгаа. Цагваа мэдвийн лай гэдэг нь бол одоо юу хэлж байгаа шүү дээ. Юу гэж ижийн золваа гэх юм уу тийм ээ. Сэтгэлийн тэр ижийн золваа гэдгийг үгтэй. Сэтгэлийн одоо шамдал сагваа мэдвийн лай гэдэг. Лай гэдэг чинь үйл сэтгэлийн одоо үйл шүү дээ. Тэгтээ сэтгэлийн сагваа мэдвийн лай гэдэг нь бол сагваа мэдвийн лай ижийн золвааг л хэлж байгаа. Ижийн золваа хэлж байгаа. Сэтгэлийн одоо тийм. Тэд буйны тийм ээ. За тэгэхээр мариг багчгийн садан цагваа мэдвийн лайла дэнэ илүүл юм ба юм. Сэтгэлийн илүүл юм ба. Ява дэртэл биеийн жудлаа дүгдэн мэвэчэр дэртэл дэ садвар бан вечэр дэ хорвоо садвар бан вечэр дэ даажим тагмадва юм бичэр. Садвар бан чинь бүр амарч үлдэгдэлгүйгээр багнаж байгааг л хэлж байгаа шүү дээ. Садвар бан. Савундан жава бан. Савундан үндэс язоор осно. Тэгээ хорвоо садвар бан вечэр тэгээ дажим лагмадва юм байж. Хоноор хорвоод нь дунгал дэмбааны банжаа юм бартаал няран тагмадвис дэний садвар бан вечэр. Дөнө дэний гаруун яна банжаа янгоо. Өдвичэрна мачв дэний гаруун яна хорвоод нь дунгал дэмба нэвүү гарын яна банжаа имбин чаваа бол үгтэй дэний гаруун яна банжаа янгоо. Өдвичэрна мачв гэх юм боо. За ингээд бол маш олон хажгийн олон янзын дөрвөн үнний цандыг бол бүгдийн дор дорн тэр шалтгааны үнэтэй цаагаа. Үүнээсээ улбаалаад бүгдэн гүнжин галваа юу, мянгалваа юу гэх шиг мөн лайжи гүнжин, юмби гүнжин 2 мянгалваа гэх шиг ингээд одоо янз янзын одоо тэр тухайн үедээсээ ингээд сэтвлээд гарч байгаа энэ олон зүйлүүдийг бол яг байгаад одоо өөрийнхөө аранлаг бол өөрийнхөө одоо за энэ ява аранлаг шаваалаа гэж. За банчин соном дав аранлаг банчин хичээний өөрийн ёсондоо бол за дөрвөн үннийг юу гэж тодорхойлдог вэ гэхээр аранжуу гүнжүн дэмбаала жумын 29 дуваа тэ дунгал юм байна гэж. Аранжуу гүнжүн дэмбаала жумын уг шалтгаан нь бол гүнжүн дэмбаагаас гарч байгаа хорвааг бол дунгал дэмбаа. Яна мадаггүй ножидны одоо за үл арилсан сав шим хоёулаа. Сав гэдэг нь бол сав ертөнц, жүд гэдэг нь бол дотоод тэр бодгаалууд тийм ээ. Дотоод бодгаалууд бүгдөө бол дунгал дэмбаа. Мадаггүй ноёгийн жигдэн тийм ээ. Одоо тэрүүн бус энэ ертөнц сав ертөнц шим амтэн бүгд бол дунгал дэмбаа юм. Үг. За деважин суг даггүй ножид нам дүгдэндүү мэжигдэ гэж. За деважин тэргүүтээ бол арилсан одоо орон цав мөн тэр шим амтэн тийм ээ энэ ножид гэдэг чинь сав шим гэдэг чинь тэр одоо ертөнц энэ савын болоод тэгээд тэр
байгаа бодгаалыг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. За эднэр болвол яг нь дүгдэн болвол биш юм аа. Дагвын, мадагвын гэдэг энэ хоёр үгээр тодорхойлж өгöd байгаа шүү дээ, тийм ээ. Мадагвын ножид болвол Тунгалдын баян, дагвын ножид болвол бүгдэн баяндээ гүндүүлээс тэдэр машиг вээч. Гүндүүлээ тэдэр машиг. Гүндүүд болвол тэгж тавиагүй байгаа гэж. Тийм ээ. Яваажин тэргүүтнийг болвол Тунгалдын баг гэдэг бол альдаагүй байгаа гэж. Хажиг Шингучийн доёын цэглаад байна гэж. Шингучийн доёын цэглаад байна. За энэ Шингучийн доо за энэ юу юм ба? Энэ Шингучийн доёын цэглаад байна. Деважинжийн Дэнжинжийн жүншиг суг ёдур додоо мэтэдтэй гэж байгаа. За энэ дуу доо гэж шинэ дуу доо тэрийг хэлж байгаа. Шингучийн доо. За тэр дотор байгаа одоо тэр сургаал зарилэг дээр бол тэгээд юу гэж ойлголт гарч байгаа юм гэхээр Деважинжийн Дэнжинжийн Деважинд байгаа. Деважинд төрсөн энэ одоо жүншиг тэргүүтэн бол байгаа гэх нь бол буруу юм аа гэж. Энэ жүншиг гэдэг бол ямар бодгаалыг хэлж байгаа юм гэхээр лайн юмнгоор төрөл авсан тийм бодгаалыг хэлж байгаа. Найдан юмнгийн вангийн тийм ээ ланинжин живийн жив жүншиг яна найдан юмнгийн вангийн төрөл авсан ийм төрөлхитэн байх бүр чав баггүй юу? Жүншиг гэдэг бол ланинжин живийн жив юм бин чав байгаа. Тэгэхээр найдан юмнгийн ирэхээр төрж байгаа ийм бодгаал байх ёстой байна шүү дээ. Жүншиг гэдэг чинь. Үйл Нисванысын ирэхээр төрөл авсан ийм төрөлхитнийг хэлж байгаа. Тэгэхээр хажиг болвол тэр шин дүгүүгүүдийн дооныг уншаад бол Деважинд төрсөн ийм жүншиг байдгийн байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр жүншиг гэдгээ нэг бол сайн мэдээгүй, нэг бол энэ судраа бүрэн гүйцэд ойлгоогүй байна л гэсэн ийм ийм л хоёр вариант байгаа байхгүй энэ хажигт бол. Тэгэхээр энэ хажиг бол буруу ойлгосон байна. Энэ хажиг бол тэр судраа буруу ойлгосон. Тийм ээ. Жүншиг гэдгээ таниагүй ийм хажиг байхгүй. Жүншиг бол ямар байх хэвээр байна вэ? Түрүүн хэлснээр дайн юмнгийн ирэхээр төрөл авсан төрөлхитнийг бол жүншиг гэж хэлж байгаа. Үгүй жүншиг гэдэг нь бол эсэргээр нь шүү. Жүншиг гэдэг бол дайн юмнгийн ирэхээр төрөл авсан байх. Тэгэхээр Деважинд жүншиг байж бол таарахгүй шүү. Деважин гэдэг чинь өөрөө арилсан дагвын ножид шүү дээ. Дагвын арилсан орон. Тэр тэнд бол үйл Нисванисаар бол төрөх ийм бодгаал бол байх. Тэгэхээр юу гэж байна? Хажиг бол Шингучийн доёын цэглаад байна. Деважинжийн Дэнжинжийн тий Деважинд одоо Дэнжин гэхээр Деважин төрсөн л гэсэн санаа шүү дээ. Деважингийн одоо төрөлтөн Деважин төрсөн ийм жүншиг байгаа гэдэг нь бол таарахгүй маа. Ягд үхээр би түрүүн тайлсан тий жүншиг яна ланинжин живийн жив юм би чав байхгүй юу? Ланинжин живийн жив. Мэдээдээ одуг мэджийн хордуу жүрвийн ий дэнжинжийн гансыг яна самдангийн онши товгой байж. Одуг мэд бурхны хордуу жүнгийн нөхөр болсон ий дэнжинжийн гэдэг нь Деважингийн дэнжинжийн гансыг яна самдангийн онши товын чаваа. Тавьчирдэ дэ яна оншидэн дэн гова намшижин гомбо юм биш гэж. Одуг мэдвийн хордуу жүрвийн тэр Деважингийн Деважин төрсөн тэр бодгаал гэдэг чинь онштой байх ёстой гэдгийг бол тэр намшид Нямбужинд бол альцсан байгаамаа гэж. Намшид Нямбужинд альтур бол тийм юм шүү гэж хэлж байгаа. Тэгээ Деважинд бол одуг мэд бурхан заларч байгаа. Одуг мэд бурханаас ном сонсож байгаа түүний одоо нөхөр болоод одоо сууж байгаа тэр төрөлхитэн бол
самдангийн оншийг тоглосон баг. Яагаад үг гэхээр онштой. Онш гэдэг чинь Шинаагаас бүр дээшээ ярьж байгаа зүйл шүү дээ, тий. Онши гэдэг чинь шинаа товлоод шинаагийн дээрээс нөгөө дочгор агваа багнасан дочгор агваа багнажиж онши товлож байгаа шүү дээ, тий. Тэгээд бол самдангийн онши товын чав гэж даа. Дэ яна оншидэн дэнгова намшижин гомбо юм. Онаараа дэр мачивдэ шиндувжис онши товооло гомбичэрсэна. Оноо дэ чавар. За энэ шиндувжис онши товоо гэж байна. За онши товлоход бол одоо яах нь вэ? Шинэ товлоод тэгээд дочгор авгаа багнаад ингээ онши товлдог. Мөн тэр орны хүчээр бол одоо онш товлох гэж бас байгаа. Орны хүчээр. Тухайн тэр газар орон төрөх юм бол одоо автоматар онштой болдог. За тэгээд нөгөө нэг бас юу яаж байгаа шүү дээ. Тэр оронд төрөх нь бол бас янз янзын шалтгаанаар тэр оронд за ерөөлөөр одоо төрж болж байна. Юугаар галуу юулээд энэ төр бас хаяа тийм тохиолдол бас байдаг юм шиг байгаа тийм. Галуу одоо юулна гэдэг чинь нөгөө амьдарч исэн сав ертөнц нь бол ингээд эвдэрхээр өөр орны одоо тийм газар одоо очиж төрөхөөр тэр газрын шаардлагаар бас онш монштой болчих юм тохиолдлууд бас байгаад байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг юм тээвэрлэлт одоо хийгдэн шүү дээ. Одоо энэ өөрийнх нь байх газар нь байхгүй болохоор эндээсээ үхээд өөр одоо газар очиж төрөх болно шүү дээ, тий. Гэтэл энд бол нөгөө шинаа мэнэ товлоогүй байдаг. Гэтэл тэнд очихлоор бол тэр газрын шаардлагаар бол бас тийм ш. Орны хүчээр бол онши товоолоо гэнэ. Оноо дэ чавартал шиндувжин онши товно онши товын чавичэр шиндувжи самданжин онши товно самданжин онши товын чавичэр шиндувжис самданжин онши товоо ёвичэр. Хаяан дэ мэтэ вартал дэ янан ама лайнынжи бамби дунгулжи бумбуудан мажиг говичэр. Тэр ама лайнынжи бамби дунгулжи бумбуудан мажиг гович. За тэгэхээр бол тэр урдын үйл нисонисын ирэхээр одоо авсан тэр дунгулжи бумбуудан дунгулжийн бөмбөг нь бол байхгүй байх шүү. Тэгэхээр нөгөө нэг юу муу энэ нөгөө галуу малуу юу гэхээр энэ чинь яадаг ч үү. Мэдээж нөгөөт чинь тэгээд галуу юу гэхээр чинь одоо дөрвөн мах өдөр галуу юулж болно те алиугаар нь ч байсан ус гал алиугаар нь ч байсан гэсэн тэгээд тэр ертөнцтэй бол тэгээд үгээд дуусч байгаа шүү. Тэр нөгөө тэр бүгдээ орхиод тэгээ өөр шилжиж байгаа. За ама лайнынжи бамби дунгулжи бумбуудан мажиг гович. Тэртэл деважи яна дунгулдын ба мэвэж. Деважинна дунгулдын ба мэвэж. Деважинд бол дунгул ба. Тэр байтугад зовлон гэдэг үгч байх. Тэртэл дунгулдын бис дагвин шин имбийн дагвин шин че дашид гэдвичэр. Дунгулдын бис дагвис. Зовлонгийн үнэн дээр одоо ариуссан тийм орон учраас арилсан орон гэж байна. Дунгулдын бис дагва. Зовлонгийн үнэн гэдгээр бол арилсан тийм зүйл байхгүй учраас арилсан ариун орон тийм. Хэмээн дашид жидвичэр гэдэг нь бол тэгж нэр томьёогийн тгийг тайлбарлаж байгаамаа гэж. Түүнээс биш таваа байхгүй шүү дээ. Дашид гэдэг нь бол зүгээр нэр томьёоны. Хонараа дээд инжинжин нянто мэвартал дээд инжинжин нянто лова мэвагаан шиг. Элова ям мэвэж. Дамбуу тэртэл дээд инжинжин нянто сожо мэвагаан шиг. Лова павга мэвэж. Дамбуу тэртэл онши төвийн нянто сожо мэвэж. Нява тэртэл дээд инжинжин жүншүгдэн чирум мэвагаан шиг. Чир мянган ям мэвэж. За чир мянган гэдэг одоо яа харахгүй юу бол энд нь ишүүрүүл одоо тийм ээ. За өнөөдөртөө энэ хүрээ завтай та. Хонараа гэж дараагийн зүйлээд одоо нэг багахан үлдсэн тэгээд диншээ нам шиг. За. Чирон сожо жүншүг чир мянган харахгүй энд нь ишүүрүүл
Одоо энэ өндөрлөөд угаасаа жавсам. За 3 одоо аврал, санжаа, чой, гиндүн санжаа гончиг, чой гончиг, гиндүн гончиг. Санжаал бас дүв дондын ба намданны санжаалаас гончигсүн тийм ээ. За тэгэхээр дүвийн овол ами гэдэг домбын тамаг, дэний, дүвийн мигва, динши тэгээд санжаа тэргүүтээ гончигсүн гэдэг явж байгаа шүү дээ. За өнөөдөр энэ үрээ завсарлаа. Дунгуулдын ба давгийн шин юм биш, давгийн шин жэ дашиж. За тэгээ хонаараа гэдэг дараагийн